За ардчилсан намын удирдлага үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын талаар өнөөдрийн 4:11 мэдээллийн цагаараа байр сууриа илэрхийллээ. За тэдний хувьд улсын их хурлын дарга намын даргыг хавсран гүйцэтгэж болохгүй гэж үзсэн. За харин эрх баригч нам өмнө нь ийм жишг байсан. За хуульч харьцахгүй гэж мэдэгдээд байгаа. Харин ардчилсан намын зүгээс за буруу явж ирсэн жишгийг буруу гэд явж байж болохгүй, засал сайжруулах ёстой гэсэн зарчмын шаардлага тавьж байгаа гэж мэдэгдлээ. Өмнө нь ийм жишг байсан биз дээ. 2016 оноос 2012 оноос Мянгомбын инкул дарга, Зандахуугийн инкул дарга нар ийм жишг байсан биз дээ гэдэг асуудлыг ярьж ин лээ. Тэгэхээр бид нар энэ буруу жишгийг засах ёстой гэдэг байр суурь илэрхийлж байгаа. Буруу жишгийг буруу чигээр нь үргэлжлүүлвэл юу болдгийг саяны хоёр даргын засагласан жилүүд бас харуулдаг. Ардчилсан намын дарга улсын хурлын даргаар ажиллаад тэрнээс хойш бас төрийн хэмрэлд бас очиж исэн. Дахиад дээрэс нь ардчилсан нам одоогоор 3 дараалан ялагдаж, дахиад дээрэс нь Монгол улсад нэг намын дарангуйлын тогтолцоо руу нөхцөл байдал явчихсан тийм таагүй үр дүн бас гарсан. Мянгомбын инкул дарга намын дарга улсын хурлын дарга болсноор 17-18 оны үед Монголын засаг төрийн түвшинд ямар хямрал нөхцөл байдал хүрснийг та бүхэн бас мэдж байгаа. Тэгэхээр энэ нь олон улсад байдаг сонгодог онол номынхоо дагуу зарчмын дагуу асуудлыг шийдэхгүй бол буруу зүйлийг засад залруулахгүй бол ямар үр дүнд хүрдгийг бас харуулж байна. Ийм ч учраас ардчилсан нам амар баясгалан даргыг улсын хурлын даргаар ажиллаж байгаад Монгол Ардын намын даргаар сонгогдоход бид нар яг ийм байр сууриа илэрхийлж бас яг ийм үйлдэл хийжсэн. Яг ийм үйлдлийг хийжсэн. Монголчууд хуулийн тухайд гоё үг хэлдэг. Цагаан дээр хараар гэж. Марахгүй штэ гэдэг ганцхан үг. Монголын үнд зүйлийн 24 дугаар зүйл. 24-ийн 1 улсын хурлын дарга улсын хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа хэлээр гаргаж сонгоно. Улсын хурлын даргыг. Улсын хурлын тухай сонгуулийн дүнд бий болсон нам нэвслийн бүлэг тус бүрээс улсын хурлын дэд даргыг сонгоно. Улсын хурлын даргыг сонгоход нам байхгүй. Улсын хурлын гишүүд дотроос олонхороо саналаа хэлээр сонгоно. Тэнд гаднаас намын байрандаа хуралдаж ирээд намын дотоод асуудал гэж тулгадаг зүйл үндсэн хууль дээр байхгүй. За ардчилсан намын хувьд бүлгийн шийдвэр дээр хатуу буюу аль нэг намын дарга нь улсын хурлын даргыг удирдах хүсгүй гэсэн шаардлага дээр хатуу байр суурьтай байна. За улсын хурлын даргыг хариу өгтөл буюу за суудлаасаа буутал улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдэг байр суурин дээрээ хэвээрээ байна гэлээ.